анхны мэдээг танилцуулъя. 8 тэрбум долларын өртөг бүхий байгалийн хий дамжуулах хоолойг барьж байгуулах төсөл судалгааны төвшөнд явагдаж байгаа юм. Тэгвэл уг төслийн гүйцэтгэл дээр Бүгд найрамдагчид ард улсын CNPC компани оролцох юм. За уг компани нь PetroChina Daчин Тамсаг компани толгой компани. За тиймээс том төслийг хэрэгжүүлэхийн тулд PetroChina Daчин Тамсаг компанид ногдуулсан 400 орчим тэрбумын татварын өрийг хэрэгсэхгүй болгож болцсохгүй байна. За PetroChina Daчин Тамсаг компанид нэмүүлтгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үйл хөдлөх хөрөнгийн албан татвар гэсэн 4 төрлийн татварт 400 орчим тэрбум төгрөгийн актыг тавьсан байдаг. За гэвч уг татваруудыг PetroChina Daчин Тамсаг компаниас хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаан шүүгэж шилжээд олон жил болж байгаа юм. Үндсэндээ анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгагдаагүй учраас уг татваруудыг төлөхөөс татгалзаар ирсэн байдаг. Тэгвэл хийн хоолой дамжуулах төслийн гүйцэтгэгчээр Бүгд найрамдагчид ард улсын талаас PetroChina Daчин Тамсаг компани толгой компани болох CNPC компани оролцох юм а. Иймээс хийн хоолойн төслийг хөтлөхийн тулд PetroChina Daчин Тамсаг компанид ногдуулсан татварын акта хүчингүй болох асуудалж хөндөгдөж болзошгүй байна. Тэгэхээр CNPC компани ч гэсэн бас ингээд охин компанитай монголчууд гэрээний бус ийм маргаан хийгээд тахаар үл идэх байдал үүсэж байгаа хгүй. Тэгнэн мэглэн гэдгийг чинь би одоо дангаараа шийдэхгүй, хэлж мэдэхгүй. Ер нь бол энэ асуудлыг аль болох одоо тухайн үедээ хийгдсэн гэрээ хилцээрүүдэд барьж шийдэхгүй бол бид нар нэг юм шийдээд өнөөдөр жишээлбэл бид нар гашуун сухад ганц модны хилцээрийг баталчиж явж байгаа л ард дээр нь татварын хуулиа өөрчлөл манай татварын хуулиар ийм болцоо ингээд явбал нөгөө одоо дөнгөж сэргэж байгаа ихтгэлч алга болно шүү дээ. Тэгэхээр энэ шиг ийм байдлыг дахин гаргуулахгүй төлөө бас ямар шийдвэр байж болох вэ гэдгийг ажлын хэсэг дээр бид нар ярьсан. За харин сангийн сайдын зүгээс өмнө тавигдсан татварын акт торгуулуудыг хүчингүй болгохгүй цааш баримтлах татварын бодлогуудаа л тодорхой болгоно гэдэг тайлбарыг өгч байна. Татварын асуудлууд бол одоо байгаа хуулийн хүрээнд хилцээр хийж буултын гэдэг ойлголт бол байхгүй. Татвар гэдэг бол одоо үг цэг таслал бүрээр маш тодорхой заасан байдаг ийм зүйл татварын одоо бүрдэлтэй. Харин одоо цаашдаа яах вэ гэдэг л асуудал байгаа юм. Тэр өмнө тавигдсан актууд дээр бас одоо улс боцно гэсэн ойлголт бол байхгүй. За ингээд шүүхтэр ингээд явж байгаа асуудал. За ийхүү хоёр сайдын байр суурь харилцан адилгүй байна. Иймээс засгийн газраас хийн хоолойн төсөл болоод PetroChina-гийн татварын асуудлуудыг судлах ажлын хэсгийг байгуулж туваан сайд нарийн бичгийн дараагаар томилогджээ. За энэ жилдээ багтаан хийн хоолойн төслийн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хийж дуусган цаашид төслийг эрчимжүүлнэ гэж тооцож байна. Тэгвэл бэлтгэл ажлуудаа хангахаас гадна давхар 400 тэрбумын татварын акт нь ажил хариуцсан сайдад болгоомж үүсгэж байгаа юм а. За нөгөө талдаа охин компанийхаа татварын асуудлаас болоод гурван улсын хооронд хэрэгжих том төслийг CNPC компани гацаах уу гэдгийг шууд өгнөх боломжгүй юм а. За гол нь шүүгийн шийдвэр аль талдаа гарах вэ гэдэг нь гол хүлээлт болоод байна.